Жилийн үндэсний их баяр наадмаар иргэдээс хамгийн шүүмжлэлд дагуулсан асуудал бол хиймэл зүйлгийн асуудал байсан. За бөхчүүд халтрахаас гадна унаад маш ихээр бэртэж гэмтэж байсан. За энэ бол өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар дэвссэн байсан хиймэл зүйлэг. За харин энэ бол энэ жилийн үндэсний их баяр наадмаар тавьсан хиймэл зүйлэг. За ялгааг нь та бүхэн харж байгаа. За энэ жилийн тавьж байгаа хиймэл зүйлэг бол өндөр нь нийтдээ 5 см-ийн өндөртэй олон улсын стандарт шаардлагыг хангасан ийм зүйлэг. За бөхчүүд бол бэртэж гэмтэхгүй гэдэг зүйлийг за гүйцэтгэгч компани хэлж байна. Тэр бол хар байсан. Хар болохоор өнөр тандар ихтэй гэлдэгсэн. Энэ жилээр өнөр гайгүй шүү дээ. Тэгээ ноётлонгийн борооны үер бол ингээд яг барилж байгаа үед бол хөлрөө ингээд ус ордог байсан шүү дээ. Гуталтаа шууд нэвтрээд. Одоо сая бол зөвхөн нэг онцгой хөдөлгөөний машинаар ганцхан сассан юм шиг болоод өнгөрсөн. Яг борооны үеэр тэгэл яах вэ сайн мэдэхгүй. Өчтөр байсан бол их сайхан байсан баг. Өчтөр бороо их янзын орсон биш тав. Монголын үндэсний бүхий холбооноос өнөөдөр ийм бэлтгэлтэй ингээл зар тавихаараа өрөөдөрлөө. Халтрах юм шиг байна уу? Барилгаж үзэх. Нөтлийн яг халдварч унсан болохоор энэ жил нэг албан ёсоор ингээл ирж штэ ирээд ингээл шалгаж биерээ шалгаад явж байна одоо. Бороо яг их орсон үед бол халтрах уу? Ямар ч юм халтрна штэ тэгэл. Ер нь сая тэгээд ус цацсны дараах өмнөх хоёр бол шал өөрлөө л да. Тэгээд анх удаа хэм зүрэндээ барилдах гэж байгаа ш тэгээд. Бөхчүүд ямар ч наадам болохоос өмнө тестэд өөрсдийнхөө хэмжээнд бас өөрчлөлт сэргийлэх одоо готлынхаа олондоо юм хүм наад гэсэн яа гэсэн халтрах талаас нөр өсвөл анхаарч асаа л гэж бодож байна тий. Тийм нодлоо ер нь тэгэл хэмжлэгэн дээр 15-оноос хойш 11 жил энэ чи 11 жил юм уу барилдаж байна л да. Тэгээд энэ жилийн нодлонгийн тухайд гэх юм бол нэг өөр шин зүйлэг байсан. Тэр зүйлэг бол энэ эрдсэн хаймар нь байгаагүй. Тэгээд энэ жилийн гол ямарсан хуучин хөл өмгийн талбайтайгаа адилхан л эрдсэн тийм байна. Тэгээд тэр утгаараа галтраа гайгүй байлгүй гэж бодож байна. Гэхдээ ямар ч гэсэн ус асахаас өмнөх энэ дэр гიშгэж халтарж байгаа байдал ус асахын дараах хоёр бол ямар ч гэсэн өөр л. Энэ жилийн зүйлгийг бидэнтэй 5 дугаар сард бас зөвшөлдсөн байгаа. Энэ тавьсан зүйлгийг 100 жилийн хүрээнд зохицсон сум авч тавьсан зүйлэг. Тэн дээр манай бөхчүүд очиж бас барилдсан. Тэгээд энэ дээр бол бас бороо орсон байсан. Одоо яг Монгол улсад тавигдсан зүйлгийн хамгийн сайн нь энэ. Цогццын сум бол хамгийн сайнаагаа тавьсан гэсэн. Тэгээ манайхаас оролцож барилдсан бөхчүүд үзүр төрөнд үлдсэн бөхчүүдээс нь асуусан. Тэгээд сайн гээд тэгжээс. Тэгээд тэр компани нь энэ зүйлгийг хийж гинэ гэдээ мэдээлэл өгсөн байна. Бид тэр 5 сарын 21-нд байна. Төв цэнгэлдэхийн удирдлагуудтай бөхчүүд бүхий холбооны төлөөллөөс ирж уулзсан. Тэгээд яг наад асуудлыг чинь бас ингээд тавьж ирсэн. Монголд ерөөсөө нөгөө хариуцлагт эзэн байдгүй тэр яриан дээр одоо үндэсний бүхий холбооны пэйж дээр байж байгаа. Би бас хийжсэн байхгүй. Энд чинь нөгөө нэг жилийн амжилт гэж юм яриад байгаа. Тийм биш. Бөхчүүд 10 жил бэлтгэл хийн, 15 жил бэлтгэл хийж байгаад оргил үеийн нэг жил дээрээ таардаг гэдэг юм байна. Тэгээд энэний хариуцлага хэн үлээх юм бэ гэдэг зүйлүүдийг бас хийсэн. Тэгэхээр энэ бол ингээд хин нэг хүн хариуцлага үлээх юм байхгүй. Ингээд солигдоод өнгөрч байгаа зүйл л болж байгаа. Нодон жилийн тавьсан хэм зүйлүүд одоо тэр хагас тойр дээр байна л да. Яг одоо энэ хоёрыг харьцуулаад үзэхдээ зөвлөгний өндөр одоо зөвлөгний тэр зүйлэг болохоор юуны товчлолтын зорилттой зүйлэг байлаа. Энэ бол яг олон улсын спорт холбоодуудын нөгөө спортын зорилттой зүйлэг сертификат лабораторийн төлөв бүх бич баримт дагалдаж ирсэн байна. Үйлдвэрлэгч нь бас олон улсын спортуудаас яг сертификат үйлдвэрлэлийн зөвшөөрлөд аваад ажилладаг тийм үйлдвэр. Тэгэхээр халтрахгүй гэж ойлгож болох уу тийм? Халтрахгүй. Бөхчүүд ер нь халтраад байна гэдэг зүйл юм. Тэгээ ер нь ямар ч тохиолдолд ялангуяа Монгол утал тийм үү? Монгол утал чинь олон хавтгаа шүү дээ тийм ээ. Тодорхой аюултай талбайтай. Тийм талбайтай гутал юун дээр ч халтрах байх тийм ээ. Энэ зөвлөг байтугай өөр одоо эрдэнэ юун дээр ч халтрах. Гэтэ энэ зөвлөгөн дээр бол тарцсангүй стандарт хангацгаал гэж байна. Энэ зүйлийг өмнө нь ямар нэгэн наадмаар дэвсэж туршиж үзсэн юм. Яг ийм стандартын зүйлийг юмуд бол одоо хөлбөмбөгийн холбооны төв талбай дээр байгаа. Тэгээд шинэ ярамгийн спортын хөлбөмбөгийн талбай байгаа. Уус аймгийн наадмын талбай дээр байгаа. Ийм зорилтын зүйлүүд. Энэ юм нөгөө дундуур нэг дүүргэгч бодисууд хийсэн гэж энэ талаар таны тайлбар байна. Энэ дүүргэгч ирж ямар зорилттой юм бэ? Нэгдүгээр зүлгээ бас одоо энэ 5 см өндөртэй зүлэг байгаа шүү дээ. Өвсний өндөр тийм ээ. Энэ өвс чинь яг дүүргчийн хийхгүй болохоор ингээд налчин тийм ээ. Ялгийн дээр чинь налах юм. Тэгэхээр энэ
эрзэн болохоор тэр зөвлөгөө жигд босгох зорилттой. Энэ эрзэн бид нар тэр зорилтын тэр машинуудаар нэгээд самнаад хийдэг байхгүй. Юу нь болохоор нэгдүгээр тийм хоёрдугаар зүйлдэг одоо спортын тэмцээн уралдаанд орж хүмүүс дундж бэртэх тэр хөл одоо зөвлөх одоо аюулгүй байдлаасаа тийм стандартыг хангалттай.